хэлж байгаа тогтоолын төсөлтэй холбогдуулан сүү хөтөлбөр бол одоо маш зөв зөвхтэй санаачлах энийг бол бүрэн дэмжиж байгаа. Бас энийг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа Сэмжтэнбаа дарагтаа бас талархлаа илэрхийлье. За тэгээд энэ дээр миний нэг хэлгсэн санаа нь юу гэхээр энэ хүүгийн татаасын 5 тэрбум төгрөгийн төсвийг суулгах гэж байна. Тэгээд энэ маань өөрөө уг нь бид нар энийг бүтнээр нь оруулж ирмээр ямар хугацаанд өгөх гэж байгаа. Одоо энэ жил 5 тэрбумыг өгчөө дараа жил хүүгийн татаасанд нь өгөх юм уу, өгөхгүй юм уу гэдэг ингээд асуудал үүснэ шүү дээ. Энэ хөдөө аж ахуйн бизнес гэдэг бол тийм ч амар өндөр үр ашигтай бизнес байдгүй. Дээрэс нь энэ бол хөрөнгө оруулалтаа нөхөд тодорхой хэмжээний хугацаа шаардна. Бид нар яг хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ямар хэмжээний үр ашгийг бий болгох гэдэг юм те. Энэ юм айгүй тодорхой хармаар. Тэгэхгүй бол одоо энэ жил 5 тэрбумыг тавьчаад хойдон жил дахиад түрүү жил 5 өгсөн дахиад энэ хүүгийн татаас нь дахиад нэмжихгүй бол болохгүй. Тэгэл тэрний дараа жил мөн ялгаах ингээ ярих гээд. Тэгэхээр анхнаас нь бүтэн зургаар нэм оруулж ирмээр л да. Үр ашигын тооцоод. Тэгээ одоо хүүгийн татаас өгөөд энэ бизнес нь өөрөө эрсдэлтэй. Тэгээд энийг нь одоо бас нийслэл ингээд үүрээд яваад ах юм уу? Нэг айгу тодорхой болгомоор. Дээрээс нь саяны золтой төлөөлөгч хэлж байгаатай бас нэг санал нэг ба. Юу юм гэхээр бид нар төгжрөл утаа яриад маш их төсөв зарцуулаад байдаг. Энэ маань өөрөө яг үнэн чанартай төгжрөл утаа бол асуудал биш шүү дээ. Бид нар ингээд төгжрөл утаатай тэмцэх тусам энэ үр дагавартай тэмцээд байна л да. Хамгийн гол нь энэ төгжрөл утааг бий болгоод байгаа учир шалтгаан юу юм? Ийшээ чиглэсэн энэ зардлууд хөрөнгө оруулалтаа чиглүүлэхгүй бол бид нар ингээд үр дагавартай зурлаад байвал энэ хизээч дуусахгүй байх хэрэгтэй. Сая одоо боловсрол хичээл амархаар төгжрөл багасдаг гэдэг бол яалч өмнө. Яагаад гэхээр одоо хотын төвийн сургуулиудын боловсролын чанар өндөр байхгүй. Тэгээ хүн бос хүүхдээ бас нэг айтайхан боловсролтой болгочих гол хичээ. Тэгээ бүгдээрээ хотын төв рүү сайн сургууль руу хотын захад амьдардаг байсан ч гэсэн хүүхдээ дагуулаад явж байгаа байхгүй. Тэгээ бүх юм чинь ингээ хотын төв рүүгээ төвлөрсөн учраас энэ төгжрөл утаа энэ юм чи үүсэт шүү дээ. Тэгэхээр бид нар энэ асуудлаа шийдэхин тулд энэ үндэс суурьаар энэ асуудлаа харж тэрэндээ чиглэсэн хөрөнгө оруулалт үйл ажиллагаа эрхлүүл зүйтэй болов гэсэн саналыг хэлгэсэн.